Та бүхнийг түрээсийн байранд амьдардаг тэр бомтонтой танилцуулж байна. Тэрээр duty free-г үүсгэн байгуулагч. 7.5 тэрбум доллар босгож чадсан мөртлөө өөрийн гих унаагүй эконом классаар нисдэг, байр хөсөлж амьдардаг. 15 долларын үнэтэй цаг зүүдэг тэр өчгөр цам цөмсдөг. Ирланд гаралтай тэрээр Америк нэгдсэн улсын Нью Жерси муж улсад төрсэн өдгөө 89 настай. Ресторан биш түргэн зуучны газар хооллохыг, үнэтэй дэлгүүр шагаалгүй жирийн л хүмүүсийг хэрэглэдэг зүйлсийг хэрэглэхийг, таксигаар биш метрогоор явахыг эрхэмлэдэг. Эдгээрээс харуул түүнийг дээд зэргийн нарийн цент бүхнээ тоосон харамч гэлтэй. Гэвч үгүй юм аа. Сүүлийн 40 гаруй жил тэрээр 6 тэрбум гаруй долларыг буйны үст хандивсан байна. Тэдгээр их мөнгө боловсролын, эрүүл мэндийн, шинжилгээ ухааны салбаруудад Америк, Вьетнам, Австрали, Өмнөд Америк, Ирланд, Бермудын арлууд дахь өндөр наснуудыг асрах газруудад зориулогджээ. Чак Фини цаашид ч буян хийх бодолтой байгаа бөгөөд бүх хөрөнгөө тарааж дуусгах зорилготой гин. 80 нас гарч яваа тэр бомтон маань олонд танигдах бодол огтхон ч үгүй байдаг. Энэ гигэн үйлсийг хийж игсэн эхний 15 жилд мөнгөө тарааж байгааг нь хэн ч гадарлаагүй гин. Явандаа нууцсан задарсан хідэж 2012 оныг дуусал ердөө 5 удаа л ярьслага өгчээ. Чак Фини гайхамшигтай хүн. Бизнесээ хамгийн бага алхмаас эхлүүлсэн ч хэдхэн жилийн дотор нийт 30-аад оронд тус бүр 200 ажилтнтай компаниудыг босгож чадсан байна. Түүний орлого маш хурцтай өсөж эхэлсэн ба хөрөнгөхийн дийлэнх хэсэг The Atlantic Philanthropist хэмээх буйны байгууллагын данс руу шилждэг ажээ. Мөнгө хуримтлуулахад л байвал хуримтлагдаал байдаг. Тэгвэл буйны үйлс зориулж түүнээс бусдад тус хүрч байгааг мэдрэх тэр мэдрэмжээс л авах таашаал надад хамгийн сүүнтэй гэж Фини хэлсэн байдаг. Чак бол амьд явах хугацаанд яаж буян үлдэж болохыг биеэр үлгэрлж яваад дээд зэргийн жишээ хэмээн Билл Гейтс тодорхойлж хэлсэн байдаг гин.